Өө би сарлаа юм сонсчих юм. Цагаан юм сахвал. Дараах дугаар ичвэл солиод байгаа шин. За. За бүгдээрээ сайн уу? Шинэ дугаар та тавтай морил. Тэгээд энэ бол цагаан сарын үеэр орох дугаар байх бах. Аха. Шинийн 3-нд орох юм шүү. Нэгт гэхээр үү? Тэ нэгт гэвэл. Тэгээд сайхан шинэлж байна уу? Тэгээд дугаалцдаг тий. Чи цагаан сараар амар завгүй байж ах уу? Тийм бид хоёр гэхдээ энэ дугаар яг нөгөө цагаан сар болохын өмнөхөн бичиж байна. Цагаан сарын үеэр амжиж орох гад тий. Тэгээд бид хоёр бол амар бизи байна бах. Тэгээд ямар ч гэсэн хөдөө явж шинэлнэ. Имээ манай энэ сүрээд тэгээд гоё. Хөдөө шинэлэх гэж догдолж байна да. Цоо шинэлгээ юм шүү тий. Тийм. Тэгээд нэлийн нүсрэл юм болох байх гэж би бодож байна. Тэгэл би бол галт хонос болохгүй гэдэгтээ итгэлтэй байна. Тэгээд 6-7 мартын өмнөх л ярьж магадгүй юм да. Тэгээ хуулцах сэнэнгуудс байгаа юм байна тий. Бид хоёр болохоор яхав цагаан сараар ер нь цагаан сар бид хоёрын үед бас нэг одоо наадмын амралтыг амарч болдог баяруудын нэг байхгүй. Манай гэрийнхэн аль аль тал нь цагаан сарын баярыг тийм амар өргөн дэлгэр тэмдэглэхгүй. Тэгэл аль аль талынхаа ээждэр очиж золгож магадгүй. Гэхдээ ээж нар яах юм бэ? Амар гэвэл амарна. Нөө хөрий. Тэгээд амраад тэгээ сайн нөө цагаан сарын амралт сунгагдсан юм шиг шүү дээ. Тэгээд азаагийн ажилч гэсэн гайгүй байх бах. Бүгдийн амралт юм чинь. Тийм болохоор ямар ч сан 3 дахь хүртэл маш гоё амарна гэж бодож байна. Тэр тэгэл 5 хүртэл амраад чиж байгаа сте. Тэнгүүд 6-7 гээл нэг 4 дахь 6 чинь 5 дахь ч байлуу. Тийм. 6 4 дахь өдөр 4 дахь 5 дахь л ажиллах юм байлээ л дээ. Гэхдээ яг нөгөө компаниуд юу ягаал шийдэх юм шиг байна. Бараг яг 10-аас л ажиллаж идрэх байх. Тийм. Бараг тэгэл гэж бодож байна. Тийм. Тэгээд юу болохоор 9 ирчээд тийм ирчээд шууд данаа нь явна нэрээ. Вьетнам юм шүү дээ. Тэгээд бас андатай. Харин тийм ээ. Энэ ерөөсөө зөвлөлтөд ах юм аа тий. Би болохоор 18-нд Таиланд явах юм. Тэгээд нөгөө Вьетнам бас давхар явж магадгүйсэн болохоор 9-өөдөө дайралтаад бид хоёр яаж хийж агаад нөгөө 70 эргийн дугаарыг хийчихье гээл тэгсэн чинь бас хугацаанд харсангүй. Хугацаанд харсангүй тий. Тийм. Нөгөө фейлээ бас ярьж үгүй. Битээр ч айгу маш сонирхолтой фейлдэж үтсэн. Ер нь ихсэн анх хэлж хахад нэг юм мик унтарсан байх ч юм уу нэг юм дүрс мөрсөн алдагдах одоо юу вэ гэж уулна хэлсэн юм аа. Тэгсэн чинь өнгөрсөн дугаарыг бит хоёр яг эхний дугаараа Q&A хийчээд хоёр дахь дугаараа амар хөөрхөн сэдв болоод учиргүй сайхан яриа өрнүүлээд тэгэл дууслаа гэл би дүрсээ авах гал 9 миний утас руу дүрс хуулж исэн чинь би ингээд өөрийнхөө нөгөө юу гэвэл зайг утасныхаа storage-ийг сулж ийн гэх. Нөгөө авсан дүрсүүдээ устгаас. Яа. Тэр бид бүр яг бүх юм бүдэн дээр болоо хөнгөрөнгөнд надад бүр аимшигтай байсан. Тэгээ амар нийтдээ ингээд андаг харахаар ингээд би яг азад ямар мэдрэмж төрдгийг мэдэрсэн. Ингээд нэг юм уурлаж чадахгүй ингээд яаж чадахгүй заяа ингээд зүгээр л ингээд чамаа ингээд амар хүүрхэн хараад харж ингээд зүгээр л энийг гэдэг юм байл шүү дээ. Тэгээ би баг нөгөө чамаас storage чинь сул юм уу гэж асуухгүйгээр зүгээр л шууд баг хуулцдаг байж гэж бодсон. Тэгээ би ингээ андаас 80 50 гигабайт болох нь storage чинь сул юм уу гэж андаа. За тэгвэл суулчих гэж авснаа зүгээр. Тэр дор битсэн дугааруудаа бүгдийг нь устгахчтэй. Йоо гайхам шиг. Тэгээд би тэгэд нөгөө юу яагаад буцаад сэргээдэг юм хум орлоо. Тэгээд яхаа бас нэг хэдэн доллар лээ. 30 хэдэн доллар. $37 болсон. Сэргээвэ. Тэгээ сэргээсэн чинь яг нэг дахь дугаарын маань сүүлийн хэсэг тэгээ хоёр дахь дугаар тэр чигээрээ микко бичигдсэн. Тэгээ хамгийн нийтдээ зав яг хоёр дахь дугаарыг бид хоёр нөгөө Q&A ямар урт болсон тий. Тэгээ цэнийг дуусч мусаад микээ дахиж холбоод камера цэнэглэж мэнэглээд гээд нэг пауз авсах. Тэгээ хоёр дахь дугаараа бичиж хахад яг аанда. Хойло микээ тестлэх үү гэсэн чинь би ингээд камер руугаа харж харжснаа. Зүгээр байна. Амар итгэлтэй өөртөө. Тэгээд тэр үед л андаг юм бас өгөндөрөө чек хэлсэн бол одоо мик асуудалтай байна гэдгийг мэдэх боломж бүрэн байла. Тэгээ хамгийн нийтдээ тэрийг нөгөө recovery хийж амар удаад те бид хоёр 9 хэд гэж уулзлаа. Хоёлаа 4 гэж уулзсан. 4-өөс эхэлсэн шүү дээ. Тэгээд 7 гэд барыг дууссан байх шүү дээ. Тэгээд хүлээсээр нь багаад шөнийн 3 гэд туссан те. Recovery гэж амар удаад юм бэл. Тэгээд арай гэж ингээ 3 муруу болгоод 3 хүртэл шөнийн тэг хүлээж мүлээгээд файлаа сэргээсэн чинь нөгөөх нь мик. Тэгээд нөгөө төсөглийн та нөгөө өмнөх дугаар дээр сонссончлан
төсөөл хэсэг нь байхгүй. Тэгэхээр нь ямар ч гэсэн өнөөдрийнхөө дугаарыг Q&A-ийн part 2 болгож оруулаад тэгээд дахиад нэг дугаар бичих төлөвлөгөөтэй сууцгааж байна. Мигнес гадна гэхдээ угаасаа асуугаагүй асуултууд байсан баг байсан. Тэгээд нэг зарим нэг сонирхолтой байсан асуултуудыг ахиж асуугаад ярьцсандаа ч бас зүгээр ах гэж бодож байна. За тэгээд бид хоёр нөгөө өдөр ойрхон бичиж байгаа учраас зарим нэг community sponsor юутаж уншия. Тэгээд цөөхөн байгаа юм чинь ингээл уншаад дуусгачих. Бид хоёр нэр юу байсан? Аюу олон хүний зөвлөсний дагуу стрим хавтай холбосон аюу амар юм бэлээ. Тэгээ бүр стресс өөрөө хийдэг юм билээ шүү дээ. Тэгээ бид хоёр за стример хүний хийж байгаа юм чинь ямар нэг тийм стример хүмүүст одоо юу гэмдэ ашиглаж байгаа хүмүүст ээлтэл гоё юм байна ах гэдэг бичсэн дээ. Юу гэсэн мэлээ? Made by streamer for streamer. Юу хөрхий. Тэгэхээр ер нь айгу тийм баталгаатай тун итгэж болохоор сайт юм байна гэж бодоод тэгээ нэг хүн бүр ингээд амар хөрхөн бүдийн тайлбарлаад явуулсан байсан. Амар урт хүчтэйслээ хөрх. Тэрийг бас хараад шууд яасан ч юм бүр үнэхээр амрал юм байл л те. Зүгээр аккаунтаараа нэвтэрч ороод дансаа холбол болов. Тэгэл линкээ тавингууд шууд холбогдоод ороод ирдэг. Тэгээ бүр яг стрим хийдэг хүмүүст бол нүг одоо donation өгж байгаа хүнийхэн зураг мураг нэр нь гарч ирэхээр бүр ингээд яг donation өгж байгаа хүнд одоо урамтай гэх юм гоёлахаар юм бэл тийм л юм байна л да. За тэгээд хоёр стримийн ертөнцөөр орох болоог байна. За тэгээд уншиж дуусгаагүй байсан. Биш шинээр ирсэн гүйлхэнүүдийг уншиж өгцгөөе. За чи нөгөө самбарч ингэдэг юм шиг л. За нэмэрээ. За эхэлцгээе. За community спонсороор ирсэн гүйлхэнүүд унших чинь аанда гоё өрмөц нэртэй юм байна. Амжилт 2-оо гинэ. Тийм нэг нэмж их өвөрмөцөлтөө. Тийм аандаа гэх. За дүн 2470. За тэгээд стрим хабынхаа гүйлхийг тусна, банкныхаа гүйлхийг тусна хэлж бё. За 8247. Хайрлаж нандинаж сонсдог шүү гинэ. Ваа. Хяд 2000 төгрөг аанда энэ эпизод дээр cute ярих болов гэж бодоол хүлээдэг дээ гинэ. Тэр чиг үеийг сонсохтой амар хөөрхөн мэдээ ба. Хариу. Ахиад 2000 энэ яг гүйлхийгээ ижлэхэн бичээд ижлэхэн нь явуулсан байна 2000. Энэ дугаар дээр анда cute ярих болов гээл хүлээдэг дээ гэд 2 хэлгээсэн байна. Яг тэгж хэлцгээр ярихад байгаа awkward тэр. Дундуур нь шургуулад гэж нэстэй. За. Манай жамуух хөрх юм аа нөө дугаар болгон дээр явуулдаг. Мэдхийн 3 4 дахин чавж байгаа тий. Мундаг жамуухаас одоо 11-р анги 4 жил үерхэж байгаа гинэ нэг хүнтэй үерхэж байгаа юм шиг юм. 1000 төгрөг. Ямар сонирхолтой. Тэнгуутаа дахиад 400 та дөрөв шиг хос болно гэж боддог үргэлжлэл мундаг жамуухаас гэсэн байна. Ямар хөрхий 4 жил үерхэж байгаа гэсэн. Тийм ээ 4 жил үерхэж байгаа. Дөрүлэн адилхан юм шүү те. Дөрүлээс 4 жил болцсон байна шүү те. Бид хоёр тавруу төгөөл. Зя. Одоо 4 сар 5 болох нь шүү дээ. Юм шиг ямар хурд юм бэ? Тийм үү? Дөрүлээ адилхан байх хэрэгтэй. Ковид гардаг чи 20 он биз дээ. 21 шүү дээ. 4. За тэгээд 2470 гоё ихч нар шүү. 7 хоногт 2 дугаар оруулмаар байна гинэ. Энийг одоо хурлаар хэлэлцэж байгаа л энэ гэхдээ боломжгүй болох. Тэгж худлаа амлалт өгөөд яг ямар ч байсан эхний ээлжинд яг сайхан нэгтгэхтэй 7 хоногт нэг гэдгээр нэг жигдрээти тий. Тийм. Заримдаас 14 хоногийн нэгт болчиход байгаа шүү дээ. 14 хоногт нэг болчиход. Тэгэхээр яг амлахад бол хэцүү л зүгтэй. За одоо болохоор стрим хабын юунууд за 1000 төгрөг бүх амар урт ингээд нөө өгүүлбэрээр бичсэн байна. Юуны тэмдэгтийн хязгаар байдгүй юм байна тий. Байхгүй юм шиг лээ. Одоо ингээд тийшээ оронгууд ингээд нөгөө гүйлгээний утга шиг биш нөгөө сэтгэлийн үг гэж агаад бичт юм бэл. Тэгээж хэлжүүлчихдэг. Тэгээ стрим хав дээр нөгөө данс хийн мэн гэхгүй болохоор амар юм бэл тий. За 1000 төгрөг сайн уу ажилдаа явахдаа сонсоход урт зам цаг хугацаа хурдан өнгөрдөг шүү. Найзуудтайгаа суугаад юм ярьсан юм шиг мэдрэмж авдаг та. Listener from UK гинэ. Nice. Нэг хөрхөн стори хийсэн дээ. Нэг тренд стори явж байгаа. Тэгээ тэр хүн өөрөө Германд амьдардаг гэсэн. Тэгэхээр гадаадаас бас их хүн сонсдог. Гадаадад ихэвчлэн нөгөө ганцаараа сурч мурч байгаа оюутнууд ажилладаг хүмүүс байдаг болохоор гоё хантай л байдаг юм байна л да. За 5000 төгрөг. За та хоёроо хүлээж үздэг боллоо.
буу захын влогоос санаа авсан гэд буу захын влогийг үзээд энэ community спонсороор юм хум илгээж та хоёроор уншуулмаар санагдаад байх юм аа. Та хоёр бол үнэхээр best байгаа шүү. Love you girls гинэ. За ингээд гүйлгээнүүд маань болсон байна. Энэ гүйлгээнүүдийг явуулсан. Сая нэр бишээ гүйлгээнүүдэнд дурдгдсан хүн болгонд маш их баярлаа. Бүгдэнд нь баярлаа. Хэдүүлэнд нь 24587 төгрөг цугларсан байна. Одоо тэгэхээр 200 бараг 300 хүрэх гэж байгаа юм байна. Нийтдээ. Хоёлаа сая тэрийг community sponsor-оос аваагүй лөө. Сайн $37. Тэрийг юу? За тэрийг ярина гэсэн. За тэгээд нийтдээ нэг 300 орчим мянган төгрөг цугларч байгаа. Тэгээд бид хоёр ясаа нөгөө 3 сартаа явах болоогүй юм чинь ахил дараагийнхаа аялалд эсвэл нөгөө хаврынхаа гоё дээтэнд зориулнаа. Зя тэгээд ойрж ирнэ бас ингээл цагаан сарын юм зам гэл гадуур нилийн яваад тэгсэн чинь бас нилийн гоё дуулаарсан байл. Тийм ингээд нармаар туссаал нэг юм нэг гоё шоу моцад нэр ширгэж мэргээл догтлол шүү дээ. Нэг тийм хаврын өнөр бас гоё тэгээд нэг юм цас хайлж мэлаад яг шавар шавхай болдог ч гэсэн гоё тий. Тэр хэсгийг л яг давчвал тий. Окей. За тэгээд одоо болохоор part 2 бишээ өнгөрсөн дугаар дээр хариулсан зарим асагдсан зарим хэсгүүдээ тэгээд шинэ асуултуудаа хариулцгаая. За энэ яг нөгөө юу ээж магадгүй юм жоохон зөвлөгөөний маягийн байж магадгүй мэд гэхдээ яг бодлоо хуваалцаж асуулт байна гэж харлаа. Сайн уу хоёроо би одоо 23-тай сингл хүн байна. Сурч боловсроод их хайтаахан явж байгаа ч хостой болмоор их санагдах юм аа. Гол нь манай найзууд миний шалгуурыг хит өндөр байна. Тийм болохоор харьцан хүмүүс чинь чамд гинт таалагдахгүй болоод чи болоод байна гэд бах юм аа. Ер нь цензурээ буулгах хэрэгтэй юм уу, яах хэрэгтэй юм бэ? Бас та хоёр маань за энэ л хүн муу юм байна гэдгээ яаж мэдэж байсан бэ? Энэ хүн муу юм байна гэдгээр хайлтхан хойлоо ярилцсан дээ. Цензур тавих тал дээр бодлоо хаваалцах юм уу? Цензурээ буулгах нь гэж юу ах юм? Харин тийм. Надад ингэдэг юм шиг санагдаж. Шгүй ингээд нөгөө нас байнгын нэмж байгаа. Тэгээд нас болгон дээр гэж хэлнэ шээ. Ер нь ингээд мөчлөг болгон дээр одоо нэг юм оюутан нас гэж байгаа. Дөнгөж ажил дээр гарч байгаа нас гэж байгаа. Яг гоё мачур болж байгаа нас гэж байгаа нэг юм хүнд нэг мөчлөгүүд байдаг шүү дээ. Яг тэр болгон дээр угаасаа цензур өөр болдог тухайн үеийн үзэл бодлоос хамаарат. Тэгээд тэрийгэ заавалчгүй буулгахын өндөрсгий биш тухайн үед тавьж байгаа цензур л зөв юм шиг надад санагддаг. Тэгэхээр нэг юм буулгахыг өөрчлөе гэдэг зүйл нэг байх шаардлага байна уу? 23-тэй гэхээр бас надтай айгүй төстэй л байсан юм байна. Би яг оюутан үедээ бүр надад амар тэг санагддаг байсан юм. Нэг юм манай тухайд найзлжсэн бүх найзууд ингээд бүгдээрээ ингээд хостой. Тэг ингээд би ганцаараа хосох байдаг байсан юм тухайд. Тэгмүүд ингээд яалцчихгүй ингээд амар хостой болмоор санагдаад. Тэг бүр ингээд найзуудаараа гарч ингээд ханг аут мэвд хийгээл тэгмүүд ингээд бүгд ингээд найз залуучууд нэр аваа явчихсан заяа. Тэгмүүд ингээд би ганцаараа таксийн цугаа харахаар ингээд нэг удаа бүр амар өөснөөс надад тийм таксийн. За. Тэгээ тэр болохоор тухайд ингээд нэг үерхэл дээр яг фейлдэл яваадсан үе байсан байгаа байхгүй ингээд одоо бодохоор. Тэгээд яг тухайд яг найзууд маань аягүй гоё ингээд найз ирж авдаг хүнтэй эсвэл яг бүр юм official биш ч гэсэн нэг юм болцож байгаа нэг тийм дэйтүүдтэй тэгээ яваадсан. Тэгээд яг таксин тэгж өөснөөс найзтай. Тэгээд ах амар хүрхий гэж харсан нөө жадлаач. Хүү яханд зүгээр өө голынхоо тавлаар ингэж харж мараа. Тэгээд тэндээс миний сурсан юм болохоор нэг тийм амар нөгөө хостой болохын сан, үерхийн сан, болцохын сан гэж хүссэн үедээ айгүй буруу хүнтэй таардаг юм шиг байна. Тэгэхээр яг тэр мэдрэмжээ нэг хөрх өөрийгөө арай өөр юм цатааруулаад арай өөр юмд завгүй байж үзээд давчвал хостой болын үерхий гэдэг дээрээ биш аанда зөвхөн зөв цагтаа гараад ирдэг юм шиг санагдсан. Тийм. Тэр нөгөө зөв цагтаа хүн гарч ирнэ гэдэг юм. Чи ер нь яг ингээд нөгөө болох хэвээр юм болно гэдэг шиг тийм зүйл тэр итгэдэг бай. Итгэдэг амар итгэдэг. Тэр би бас яг итгэдэг. Тэгэнгუთ яг ингээ хүнээр ч гэсэн надад ингээд гарч ирж байгаа одоо учирч байгаа хүн болгон гарч ирэх хэрэгтэй байсан хүмүүс. Тэгэхээр одоо юу байгаад ш. Ингээд амар ингэсэн үед гарч ирж байгаа хүн ч гэсэн минийхаар бол бас уучраал алдаа байж болно. Тэгээд алдаагаа ойлгох хэрэгтэй, алдаагч ойлгох хэрэгтэй хүн байсан ч юм уу. Надад болохоор тийцэн. Амар юм брок ч юм уу фейл стори болоод үлдсэн ч гэсэн тий. Тэр ингээд тэрнээсээ яагаад одоо миний ингээд яг азаатай үерхээс өмнөх үерхэл ер нь бол ингээд надад амар сурамжтай үерхэл байсан байхгүй. Нэг юм нэг гоё ингээд төгсөөгүй ч гэсэн дараа нь бодглохлоор энэ үерхэл байгаагүй бол би яг дараагийнхаа
одоо яг жинхэнэ өөрийн бүр ингээд өөрийнхөө хувьд амар гоё чухал харилцаан дээрээ амар их алдаа гарах байсан байна гэдэг ч юм уу. Азаатай үерхэл баг анхны болоод явчихна шүү дээ. Тэгэхээр магадгүй би арай их алдаа гарах. Азааг бүр их гомдох тийм байсан байж магадгүй. Тэгэхээр цензур буулгана гэж юу ярина вэ? Цензур дээр нэрээ цензур гэсэн чинь амар сони. Чи тийм цензуртай юм уу? Байдаг байсан уу? Байдаг байсан. Надад бүр амар сони юм дээ шүү. Би их сургуульд найзалдаг 2 найзтайгаа хамтдаа ингээд ирээдүйн нөхрөө бүр ингээд биччихсэн цаас байдаг заяа. Оо вау тийм. Би яг ийм нөхөртэй болно гэд. Тэгээ тэн дээр болохоор тэдэн сантиметр өндөртэй ийм ажил хийдэг, ийм зан арай хэдэн сантиметр өндөртэй шиг ямар хаар шим бэ наа чи. Тийтэй их заяа. Тэгээд амар гоё стори. Яг би ингээд тэр хүнээ стилийг азаатай үерхэх хүртлээ тэрийг ингээд хадгалдаг гэсэн байхгүй юу? Энэ хүн гарч ирж л таараа. Гэт. Тэгээд тэн дээр ингээд дан ганц нөгөө visually биш бүр ингээд зан чанар ингээд чигсаацсан байдаг. Тийм гот ингээд азаатай би нэг өнгөрсөн дугаар дээр ярьжсэн бит хоёр нэг орой ажлынхнаараа гарч агаад хоёулахнаа үлдэж ярьсан гэсэн дээ. Би яг тэрийг бидээ авч явжсэн байхгүй тэр өдөр. Вау за. Тэгээд азаа надаас яагаад ч үлээ ер нь ямар дуу хүн ингээд чамд амар таалагдтыг энэ төр гээд яриа өрнүүлэлтэй. Би яг тэрийгээ бичсэн байд шүү дээ. Би чамд харуулах уу гэд. Тэгээд азаа тэрийг кино. Азаа тэрийг надад өглөхгүй одоо хүртэл тэр өдөр шууд авцсан заяа надаас. Тэгээд одоо стил азаад тэр байгаа. Оо вау. Тэгээд тэрийг ингээд азаа уншснаа надад ямар зан чанар байна? Байхгүй зан чанараа би яаж гаргаж ирэх өмөрхүүгээд амар хөөрхөн хичээл сэтгэлүүд амар мэдрэгдэжсэн байхгүй. Тэр нэрээ бас амар төлсөн. Тэгээд би тэр цензурыг бас амар бичсэндээ баяртай байдаг амар сонирхолтой кейс. Тэгээд яг үерхэхэд мэдээж одоо за тэр одоо цензурын листэл гэсэн үг шүү дээ тэр чинь. Тэгмээ би азаа гарснаа тэдэн сантиметр өндөр биш байх. Тийм зам байхгүй байх маань гэж гисэн юм мэдээ шууд хизээж бодогдохгүй. Тэр үний ингээд ерөнхийд нь ингээд нөгөө таньж мэдэх процесс дундаа л таньж мэдсэн. Харин тийм. Миний нөгөө асуусан шалтгаан гэхээр цензур гэж яг юу гэлээд аа? Юу цензурдэж тавиад байна гэдгээл ялгаад нэг жоохон яах юм шүү. Жишээ нь ингээд нэг юм тэдэн сантиметр өндөр одоо тийм цагаан магаам бормор гэж цензур биш байх. Тиймэрхүү юмнууд бол одоо жишээ нь ингээд өөрчлөгдөж болох үз. Заавал цензурдээ дах шаардлагагүй юмнууд шүү дээ. Тэгэхээр тийм бол тэрийгэ буулгаж болох юм. Тий. Үнэхээр яг тэдэн сантиметр гэж мэгсэн бол нэрэл найзуудынхаа зөв байгаас тий. Чи арай өндөр цензуртай байна. Буулгаад үзэл ясын гэдэг зөвлөгөө байж болох юм. Нөгөө нэг өөрчлөлт болохгүй зөвлөгөө цензурүүд болохоор одоо бүр яг нэг өмнөх харилцаанаасаа сурцсан байдаг ч юм уу эсвэл ингээд жишээ нь миний хувьд болохоор яг ерөөсөө тийм цензур надад тогт байдаггүйсэн зөв. Яг юм visually царайны өндрийн ямар шим цензур надад байхгүй зөв. Тэгээд байсан цензураа бодохоор надад ерөөсөө худлаа хэлдэхгүй л ах хэрэгтэй. Тэгээд дээр нь яг юм надаас гадна өөр хүмүүсийг try хийж байгаа юм шиг мэдрэмж. Зүр надад яг all-in хийж байгаа мэдрэмж надад өгөх ёстой гэдэг ч юм уу. Тиймэрхүү юм надад амар чухал байгаад байсан. Тэгээд одоо бодохоор эднээс маань цензур байсан байгаа байхгүй. Тэгэхээр нэг иймэрхүү юмнууд аваад хийжээж буулгаад юм яах гэж бодсон. Миний тэг яг нөгөө зам төлөв дээр тавьдаг байсан цензур болохоор үнэ тэр цаасан дээр бичснээр бол халамжтай байсан. Одоо ч гэсэн ер нь л үү. Ингээд халамж байхгүй бол ер нь харилцаж байгаа юм шиг мэдрэмж би огт авахгүй. Чи өнөөдөр яасан тэр дулаахаа хувцас өмсөн үү, ингэсэн үү, цайгаа уусан уу гэдэг асуулт байхгүй бол харилцаа амар хүйтэн санагдана надаа. За тийм байна. Тэгэхээр цензур буулгах уу гэдэг асуулт байсан бол өсөө бит хоёр болохгүй л гэж хариулах юм тий. Тэгээд бас нэг байсан юу нь юу шүү дээ. Зөв хөнгөдгийг яаж мэдсэн бэ гэдгийг өмнөхдөр ярьсан. Тийм, өмнөхдөр ярьсан. Тэгээд нөгөө яг иймэрдүү нөхцөл байдалд байгаа асуултанд ер нь нөгөө бит хоёр өөрсдөө яг хэрвээ тийм нөхцөл байдалд орж чадаагүй бол яг одоо 100% зөвлөж хариулж чадахгүй. Тэгэхээр зөвөр бит хоёрыг нэг төрлийн бас нэг хүний бодлол гэж л хүлээж авахгүй л тий. Хоёлаа нөгөө нас яриад дуусгах. Тийм. Эсвэл нөгөө насаа хэлсэн л байсан юм байл л дээ тий. Тийм комментэн дээр сүм бичсэн байлээ. Тэр үнэ. 96 оныхоо чицүү гэдэг нь худлаа. Тийм ээ. Би өсөөгөөс нэг дөө. Тийм. Тэгээд нөгөө age gap map гэх хүрх юм ярьсан юм аа. Тэр нөгөө нэг бид дөрвийн age gap ямар вэ гэд юуны. Тэр ороогүй л. Ороогүй шүү дээ. Тийм. Тэгээд уул нь бол азаа 92 чицүү. Ярьсан юм аяа. Тэгээд би энэ хоёроос нэг дүү, төвшөө надаас нэг дүү. Ийм насны зөрүүтэй хүмүүс зүүрүүтэй. Төвшөө чамаас яг нэг биш, арай нэг. Сараар бодвол яг нэг сар гэдэг. Оноороо бодохоор төвшөө тэр яг 2 насны зөрүүтэй болчиход байдаг байхгүй. Яг сараараа бодохоор нэг жил гарan нэг тиймэрхүү болчиход байдаг. Тэгээд тэрэн дээр бас
чи намайг хоёртой байхад бүр байхгүй байсан биз тхөө. Тэгж бодохоорс амарсан тий. Ингээд нэг нас хүрч хахад өшөө байхгүй л байсан. Нэг сайн нэг бууз хийх гээд аваач яринд очиод тэгсэн чинь нөгөө миний багын зураг ингээд өлгөөтэй байхгүй. Тэрийг харснаа энэ хидтэй байсан юм яа гэд би энэ баг 2 л хүрж исэн баг гэснэ. Энэ үед би байгаагүй юм байна шүү дээ. Тэгж мэгж бодох сонирхолтой юм бил. Яг тийм нөгөө хүүхэд насны зөрүү амар сонирхолтой. Одоо л ингээд насны зөрүү бишэлчээд байгаа л тий. Зя. Нас тийм байсан юм аа. Энэ холын зай харилцаан дээр уулнаас гоё юм ярьсан шүү дээ. Холын зай харилцааг юу гэж боддог вэ гэдэг асуултанд ахиж хариулах. Тий. За. Араагүй тий бас. Хай хоёроо холын зай харилцааг юу гэж боддог вэ гэсэн асуулт байсан. За холын зай харилцаан дээр кейс байгаа юу? Нас яг нэг л кейс байна. Тэгээд яг нөө ярьсан юм ярих. Ер нь амар юу л гэдэг юм бэ? Харин тийм ээ. За яг сурна. Би өөрөө фейлдсэн болохоор ер нь худлаа гэж боддог. Үргэлжлээсэн хүмүүс маань сурахаар яваад тэгээд фейлдсэн. Тэгээд фейлдсэн шалтгаан нь болсон чинь би ерөөсөө нэг ийм хүн биш юм бэлээ. Нэг ийм респонсив хүн биш. Ингээд байнга чатлал, байнга ингээд видео кол хийгээл ингээд чаддаггүй юм бэлээ. Тэр намайг нэг жоохон залхаадаг үйлдэлүүдийн нэг юм шиг санагдсан. Тэгээд би нөгөө нэг яаж яагаад ингээд бүр нөгөө орно нь ингээд цагийн зураг тавиад бүр худлаа. Бүр ингээд ядраадаг. Тэгээд одоо бодохоор би тэр хүндээ тийм амар сэтгэлгүй байсан юм болов ч гэж хаяа боддог. Үнэхээр сэтгэлтэй байсан бол би баг ингээд тэр нөө текст бичих, кол хийхдээ ингээд түртэхгүй байсан ч юм болов ч гэж бодох шиг. Тэгтээ өгөнд агуулчихсан. Тэгтэл би угаасаа ингээд тийм ганц би байхдаа ч ингээд хүмүүстэй танилцж мэлцгаад нэг тийм одоо ингээд амар чадалж маталтай хүмүүс байдаг да. Тийм бол биш. Тийм төрлийн хүн. Тэгэхээр надад яг тийм холын зай харилцаа үнэхээр тохирохгүй мэн гэж бодсон. Тэгээд дээр нь яг нөгөө харилцааны айл үе шатанд явж байгаа вэ гэдэг амар чухал юм шиг санагдсан. Дөнгөж танилцж байгаа үе бол дөнгөж танилцж байгаа болоод яг юм гоё болж байгаа үеуд бол хэцүү юм шиг санагдсан. Харин бүр яг ингэж үжээ амьдрал нь тогтцсон, гэрэлтэй батлуулсан ч гэдэм үү, хүүхдтэй болсон ч гэдэм үү. Манай ах эгчнэр дунд тийм кейсүүд байна л та. Магистр доктор хамгаалах гад явж байгаа. Тэнгүүт ингээ хөөрхөн манай ах хүүхдтэйгээ үлдсэн ямар ч асуудалгүй. Тийм. Тэгэхээр яг харилцааны айл үе шат байл гэдгээс хамаарх юм болов гэж бодож байна шүү дээ. Тэгэхээр чи ер нь бүтэхгүй ярих юм бол жоохон бүтэхгүй баг гэдэг тал руугаа гэсэн үг. Тийм яг дөнгөж танилцж байгаа эд жан болох үе дээр бол юу бах. За миний холын зайн харилцааны кейс болохоор ингээд яг өмнө нөгөө нэг аль эпизод дээр л ярьжсэнаар дөнгөж нэг анхны үерхэл болсон гэж ярьсан шүү дээ. Нэг жил болоо салсан гэд. Тэгэд яг тэр харилцаанаас маань миний ингээд сэтгэл санааг аварсан нэг хүн байдаг. Тэр хүн маань бас дөнгөж харилцаж эхэлж яваад гадагш явах болоод яг нэг амар ингээд гонилж шаналаагүй ч шаналлахгүйгээр бид хоёр за хоёлоо эхэлж байгаа ч гэсэн болох гээд үзье л та гэж бол айгу эрэг явсан хгүй. Тэгэл би яг яваал яг сарын дараа ингээд ягаад ч юм одоо ингээд бүр амар тасаж масцсан байсан бол ингээд хичээл зүтгэл гарна. Гэхдээ нэг юм яг ингээд тасгаал байж исэн үе дээрээ холтцсон чинь юу юм бэл. Ингээд гой сэтгэл гарахаа болчихсон юм лээ. Тэгэхээр нэг бодлоо яг надаа ингээд нөгөө бид ингээд хүрэх байнгын уулзах, байнгын холбоотой ах нь надад амар чухал байдаг юм байлээ л дээ. Тэгээд нөгөө явсан газар нь ч гэсэн яг нөгөө цагийн зөрүү нь яг нөгөө юугаараа өглөө тийм. Тэнгуут бүр сонирмолоо. Тэгээд ер нь за яг миний талаас бол боломжгүй юм шиг санагдаад байна гэж яжсан. Гэхдээ би холын зай харилцааг бүтгүү гэж нэг боддгоо. Надад ингээд авч болох давуу талууд байдаг юм шиг санагдсан. Гэхдээ түрүүний хэлснээр би энэ нөхцөл байдалтай удаан хугацаанд орж үзег болохоор зүгээр л миний бодлол байгаа юм л та. Тэнгуут байж болох хэр удаан биш. Яг юу яах та юу? Холын зай харилцаанд харин сарлах. Сар. Тийм. Гэхдээ яг нөгөө дараа нь ингээд нөгөө би сингл байсан болохоор бид хоёр байнгын холбоотой чаталж матлал ярьж мардаг. Гэхдээ хол байсан болохоор нэг юм яг ингээд serious хүлээж авахгүйсэн тэр харилцааг миний хувьд. Тэгээд яг Монголд ирж мөрөөд уулзаагийн гот нь ингээд холтцсон байж ээж одоо утгагүй бас явчих юм чи уулзах хэрэг байна уу ч гэдэг юм уу. Хэрвээ уулзчих юм бол бас ингээд буцаад ингээд сэтэрч мэдрээд яачих юм болов уу жоохон ер нь л жоохон эмээгээстэй байсаар хаад тэгээд холбоо тусалцах. Тэнгуут надад эндээс гэхдээ холын зай үргэлжлээс авч болох давуу талууд байдаг юм шиг санагддаг. Жишээ нь уулзахгүй удажгаад нэг уулзахаараа ингээд маш гоё дейт болдог ч юм уу. Маш гоё уулзалт болдог ч юм уу тий. Яг нөгөө уулзахын гоёыг мэдэрч уулзах юм тий. Мэдэрч уулзах. Ингээд одоо байн хамт байдаг бол өөр уулзахгүй байж жаад нэг уулзвал
одоо жилдээ нэг 2 уулздаг байлаа гэхэд тэр 2 уулзалт бүр амар гоё. Тийм ээ. Тийм ээ гэж бодсон. Тийм ээ нэрээ. Холын цаг гэсэн чи ягаад ч зүгээр л нэг өөр тохиолдсноор л шууд бодд юм ээ тий. Гэхдээ холын зайн амар амжилттай кейс бас сонсч байгааг бол юм байна. Тэг байдаг л ах тий. Зөндөл ах. Тэгэхээр тийм амжилттай кейсүүд баг сонсогдоод тэр хүмүүсг бол гоё дэлгэрүүлж ярьдаг болохоор ихэвчлэн хүний нүдэнд холын зайн бишээ чихэнд холын зайн өөрхөл бүтэхгүй гэдэг юм шууд суудсан байдаг ч юм. Тиймэрхүү юм байдаг. Гоё бүтээд одоо гоё бүтэд байж байгаа бүтцэн хүмүүсээ л гоё бичээч. Тийм тий. Гоё кейс гэдэг байгаа шүү дээ. Гоё стори сонсъё л та уншил та. Холын зайн харилцаа яг юм тодорхой хугацаатай байвал бас бүтгэх дараа хэлбэр юм. Тийм яг зөв. Яг би 2 жилийн дараа ирнэ. Чи намайг 2 жил хүлээгээд хоёлаа 2 жил энэ харилцаанд байчи. Тэгээд хоёлоо чи манад ир би танад очие гэдэг шиг болъё. Гэвэл бас ойлгож болох үз. Тэр хүн ингээд сурахаар явлаа бай гэд тэгээд яг хизээ ирэх нь мэддэхгүй. Тэр хүн дээр би очих хэвээр мó энэ хүн намайг ирээдүйдээ хараад намайг магадгүй байгаа орн руугаа татах гээд байна уу гэдэг юм яг юу нь мэддэхгүй байгаад байвалаас жоохон хэцүү. Yes. Нас нэг бүр амар брок болж исэн нэг л харилцаа байдаг хгүй юу? Тэгээд тэр харилцааныхаа дараа хин ингээд ер нь бол болчихж байгаа. Тэгээд болсныхаа дараа болсондоо эвлэрч чадахгүй яваал байгаа штэ. Тэгэж эморч явж ийсэн аа. Миний хөө Австрали явчихдаг байхгүй юу? Тэгээд Австрали яваад бас 1 жил гарамжлаа бараг 2 жил мэл болсон юм. Тэгээд би бүгдлээ ажиллаад ингээд тикний мөнгө цуглуулад араас нь очно гэсэн бодолтой. Вау. Тэгээд яа гэснээс хитэг нэ. Яг ойтон байхгүй штэ. Яг баярлал ажилладаг байхгүй юу? Тийм. Тэгээд тиктэй аваад очно гэж бодсон байсан чинь өөр хүнтэй нийлсэн бэ дээ. Тэгээ би бурууг чадаагүй л дээ. Угаасаа тэгэл нөгөө тэр оронд ямар ч харилцаа байхгүй байгаа шүү дээ. Зүгээр л яг ингэ хийхин салцсан гэдэг байр суурин дээрээ байгаа. Яа тэрстэй амар өвтгсөн шүү нөө. Тэгээ би болохоор ингэ ягаад ч ингэж амар гүнзгий харилцаас ахгүй бид хоёрын хувьд хийхин ингэж амар contribution ихтэй. Тэнгүүт ингэж бид хоёрт ингэ жоохон л зайл хэрэгтэй байсан баг гэл өөрийгөө ингэ эргээ нийлчин нэг жоохон ийм одоо тустай байгаад хийх нь өөрийгөө процессыг гэл өөрийгөө ингээл би хотлоо тайлбарлаадсан байхгүй одоо бодохоор тэгэл харин цалин болсон доо. Намайг очингууд баярлал хүлээж авах нь харин би яг тэрийг ингээд нөгөө эргэлтийн цаг болчихно гэж бодсон байхгүй юу. Ингээд хүрээ намайг яваад очингууд энэ хүн надад бас ийм их хичээл зүтгэл гаргах үз хэвээрээ байгаа мэн гэдэг үднээс хараад бид хоёр ингээд зөөр болох байх гэдэг байдалтай болоо. Тэр чинь бас тэгэл виз мэдүүлэх гэл бүх юм болчих шээ. Австралийн ч. Тэгээд виз мэдүүлээд араас нь мөр нэлээд очих гэж удсан юм аа. Тэгэл яг болоод тикт мик авах гал гин тэр ашгүй төлөвтэй л байсан л та. Буцаадаг. Буцаалттай л тикт байсан л та. Yeah. It's very sad. I know. Яа. Тэр нөгөө нэг A-sound-ын дуун дээр яагаад үйлснэг чи ойлгочихлаа. That's why үнэ яг надад ч. Хүй тэр чин баг юу шүү дээ. Яг тэрний дараах шүү дээ. Тийм үү. Харин ч яа. Boys and girls. Тэгээд бүх юм нөгөө цаг хугацааны ирэхээр идэгдгийн жишээ юм да тийм. Тэгээд би бас нөгөө тэгж бодлоо. Одоо ингээд энэ подкастыг маань сонсохгүй л хальтаа. Гэхдээ юуны магад ерөөс сонсох бол нөгөө одоо хоёлаа ингээд өмнөх харилцаануудад дуртаж байгаа шүү дээ. Тэнгуут тэр харилцааг байсан хүмүүс маань ерөөс сонсвол жоохон хүн яриад байгаа юм шиг санагдаад тэр харилцаа миний хувьд нөгөө чухал биш байсан юм шиг яригадад байж магадгүй мэн. Ер нь ингээд өнгөрсөн байсан би бүх харилцаа амар гоё нэмдэг. Ингээд чухал одоо гоё сургамжууд үлдээсэн харилцаанууд болохоор бас гинэтэй амар энэ одоо болоочтой тухайн үедээ өөх гэл явж исэн юм шиг надаа тэгж бодох үедээ гэж бодлоо шүү. Тэг хэрэг сонсвол би бол сонсохгүй байх гэж бодож байна. За дараагийн асуулт. Энэ малхайн дэлгүүр хаана байсан бэ? Энэ нөгөө нэг хоёлаа нэг юутай малхайтай зураг оруулаад ийм юу би нэг стори оруулсан шүү байсан да. Бид хоёр асуулт үзсэн. Малхайтай зураг. Энэ нөгөө нэг nature hike гэдэг хоёлаа зургийг малгай үзэл явчихсан тий. Аялын брендийн малхаанууд байсан. Малхаанууд нээр хөөрхөн тий. За. Энэ хоёр хөөрхөн. Юужи яринагийн нэг давхарт. Nature hike бид хоёр л мөнгө явуулаарай гэж. Энийхтэй гой хөөрхөн юмнуудтай үн боломжтой үнэтэй тий.
За 9 хичээ та хэрвээ Singles Inferno-гийн оролцогч байсан бол юг таны сонголт байх байсан уу гинэ? Тийм ээ. Тео биш үү? Тео биш. Тео яг виш үтлээ. Би бол тэгэл яг нэг Шианыг ойлгоод байгаа бас тэгэл ойлгосон шүү дээ. Одоо ингэ хичнээн надад сэтгэлдээ ч гэсэн одоо миний таалагдах хүн биш байвал тэгээд тэр хүнийг тэгээд гомдоохоо суур аргагүй болно нэстэ. Тим кейсүүд байна. Бэж шүү байна. Тэр нөгөө нэг нийт 6-аас нийт 7 эрэгтэйгээс яг юг шууд уу тий. За. Хүү нөгөө Inferno ярьдаг юу ордлоо? Бас ороогүй шүү дээ. Inferno ярих юм уу? Тэгээ. Үеийн асуултан дээр ярьчих юм уу? Тэгээ энэ асуултан дээр ярьчих. Тэгээд Мартаа насаад. Тийм тэгээ нөгөө спойлдуулаад гомдож момцсноос ярьсан шүү дээ. Уулын чав. Тийм шүү дээ. За би товчхон дахиад нэг яриад өгье. За. Би нэгэн сайн юм болж байгаа. Тэгээд бид хоёр чинь Inferno-гийн дугаар бүр яг Inferno-гийн сүүлийн 2 анги орохын өмнөх баг ордог өдрөн ч үтлээ орсон юм. Тэгээд бид хоёр чинь бэжсэн чинь анда над руу Inferno үзсэн үү гэд биччихин. Тэгээ би арай үзээгүй гэсэн чинь би нөөний фид дээр би болохоор нэг юм зураг харцаахгүй юу. Шианы өмнө 3 эрэхтэй зогсож байгаа. Тэгээ би тэрийг харчаад юг Шианыг сонгочт юм байна да гэж бодоод өөрийгөө спойлер дуулчлаа гэж бодсон юм. Тэгсэн чинь анда окей начи спойл бишээ те бүр амар спойл комментэр хүрээд ирлээ. Тэгээ чи коммент уншааг байгаа бол бити коммент уншаарэ гэж амар хөөрхөн. Өөрөө уншиж спойлер дуулаад. Тэгээ намайг нэг аварсан байт юм аа. Тэгээ тэр коммент бол муухайсан те. Тийм тэр коммент яг бичээгүй байхад ямар ч асуудалгүй коммент байсан гэх юм уу. Тэгээ би ингээд яг анда үзсэн үү гэж бичсэн харна. Яг анда гэж биччихэн гут нь бүр их тэр комментиг уншмарсан дээ шүү дээ. Тэгээд ингээ уншиж явж явах процессто спойл биш байгаасай. Гэсээр агаад л уншаадсан чи спойл болсон. Тийм тэгээд сүүлийн 2 анги маань яг хүлээлтэхгүй. Тэгээ амар boring. Тэгээд үр дүн мэдчихэж байгаа болохоор тийм тэгээд тэр спойл худлаа хийсэн байгаасай гэж бас нэг өөрийгөө жоохон хуурч үзсээр байгаа л тэгэл. За гэл тусгасан шүү. Харин тэгээ би ч гэсэн яг ингээд чамайг ингээд нөгөө мэдсэн үзэж байгаа даа гэж бодохоор бас надад нэг бас сонирхолтой байгаадсан юм шиг. Гэтэ яг хуу таалагдсан л та үр дүн. Тийм. Надад бол үр дүн таалагдаагүй. Би яг нөгөө 11 дугаар анги дээр Жонсуу Шиан хоёрын хийсэн ярианд маш гоё сэтгэл хөдлөөд тэгэл яг Жонсууг сонгочоосай гэж бас бодсаар байгаа л тэгэл. Тийм үү. Маш сонирхолтой. Би яг тэр Шиан тэр хоёрын ярианаас чамайг гэж Жонсуу жоохон ранг буурах болов гэдэг бодолтой эсч тарин тийм. Сонирхолтой л. Яг жоохон юм хит ингээд хартах гээд байгаа юм шиг хит ингээд нэг юм яасан ингэсэн юм уу гэд тэгээд байгаа юм шиг байсан хэрнээ яг Жонсуугийн хувьд гоё нээлттэй яриа болж өнгөрсөн юм шиг санагдаад. Тийм нэг бүх эпизодын хувьд бол хамгийн нээлттэй хамгийн үнэн яриа болсон тий. Тийм. Тэгээд гол нь бүр ингээд яг Жонсууг сонгочоосаа гэдэг юм тэр нөө цэцгэн дээр бас их сэтгэл хөдлөл. Тийм тий. Тийм. Хэрвээ Тео биш Жонсуу ихлээд Шианд тэр цэцгээ өгсөн байсан бол юг мөгийг сонгохгүйгээр энэ хоёр тэр чигээр ингээд явж болох байсан юм шиг төсөл байдал үүсэх байсан болов уу гэд харамсаадсан. Тэгэл яг тэр яриаг сонсчоод Жонсууга сонгочоосаа гэж бодсоор байгаа л тэгэл. Миний хувьд яг муухай төгсгөл болсон л доо. Гэтэ яг гоё. За тийм Singles Inferno нэг тиймэрхүү дууссан шүү. Тэгээд яг нөгөө амар гоё яри гэж нөгөө бодож төлөвлөсөн боловч тэгээ спойлд болсон болохоор бас нэг амар сэтгэл төрөөгүй юм чинь нэг амар сүртэй яриад яах вэ гэж бодож байх юм. Харин зя. Бүр амар гоё яри гэж бодсон. Амар гоё ярихсан тий. Нөгөө нэг бүр ингэ шаналлах гэж. Ер нь цаашдаа ямар нэгэн байдлаар одоо спойл коммент хийж магадгүй юм. Ядаа шоуч үү юм уу юу ч үү ярьж магадгүй шүү дээ бид хоёр. Тэгэхээр та хэд маань сэтгэлээ хэлэх гэж авал спойлертэй шүү гэдгийг комментийн хамгийн ихэнд нь бичиж байгаарэ. Тийм байна. Нэрээ тийм байна. Эсвэл бол бид хоёлаа тэр дугаарынхаа комментиг уншихгүй байх. Тэр ч хэцүү дээ. Тэгээ би нэг ярьжсэн шүү дээ. Эпизод 1 дээр ч үлээ. Нэг амар гоё аним үзээд. Тийм. Надад зүгээр яг төсөөлийнхэн зургийн зүгээр димэр хүрээд ирсэн гээл бод. Тэгээл би бүр oh my god гэж бодсон. Гэтэ тэр хүн зураг явуулсан юм уу тэгээд? Тийм хүн зураг дарж ордог. Миний л буруу л та. Зураг ирэхээр ер нь гайтай байдаг байхгүй юу? Юу юм бол гэдэг нэг I love you юм уу гэх нэг юм текст. Нөө view photo гэж димэр ирдэг те. Энд юу юм бол гэхээр бүр орхоо хэлцдэг байхгүй. Тэгээд би тэрнээс хойш зураг бичлэг үзэхэд байцоо. Линк рүү болоогоос ордог юм. Окей.
маркетингээр сурч эхэлж байхдаа уншсан эсвэл сурж байхад байгаа хүүхдүүдийг уншаасаа гэсэн ном байдаг үг гинэ. Хэр аяас намж муу болчихжээ. Номны нэр санахгүй шүү дээ. Гэтэ ингэж санагдаад бах юм. Яг би ч одоо 13-аас 17 оны хооронд сурсан маа шүү дээ. Маркетингаараа. Тэнгуут яг тэр үед надад яг маркетингийн жишээлбэл миний дипломны сэдвийн талаар ном байдгүй. Тэнгуут ингээд бүр яг гоё detail одоо гарч байгаа шиг номнууд тухайн үед байдгүй байсан санагдаад бах юм. Тэгэд яг дөнгөж 16 онд л Котлерийн ном орчуулагдаж яг гоё шинэ номнууд яг тэр оноос эхэлж орчуулагдаж тавигдаад бусдаар бол англи хэлтэй эсвэл номын санд зүгээр бүр дээр үеийн нэг онлайн номнууд байдаг байсан юм шиг санагддаг. Тийм болохоор надад бол ингээд амар шимтэж яг сурч байхдаа шимтэж унссан ном байхгүй. Олимпиадад орохын төлөө Котлер уншиж цээжилсэн тийм экспириенс байгаа байхгүй. Тэгээд надад болохоор яг ингэж санагдаад тийм ном бол мэдээж уншин, ойлгомжтой онлайн номнууд уншин, шинэ гарч байгаа маркетингийн номнуудыг уншин. Тэрнээс гадна нөгөө юунууд байлах зүгээр санагддаг. Энд тийм нөгөө Spikes, Young Lions ч юм уу. Тим нөгөө фестивалуудад шортлистүүд. Тийм шортлистүүдэд гарсан гоё кейсүүд нь юу вэ? Энд тэнд явж байгаа маркетингтэй холбоотой гоё нийтлэлүүд, артиклууд юу вэ? Тиймэрхүү юмнуудыг уншвал амар зүгээр санагддаг. Яг тэгэхээр нөгөө яг маркетингаар төгсөөд ороод ирж байгаа оюутнуудын сул тал нь яг тэр байгааддаг. Яг нөгөө зах зээл жинхэнэ яг маркетингийн салбартаа юу өрнөж байгаа. Яг юу болоод байгаа Монголын маркетингийн салбар яагаад байгаа. Яаж маркетингийн салбар ажилтаа юм ч гэдэг юм уу. Тэгэнгუთ ингээд энд тийм гоё айд гарсан бэлээ. Энийг ингээд жоохон ингэж хийвэл гоё штэ моёштэй гэдэг гоё юм. Юунууд кейсүүд байхгүй. Яг л нөгөө онол дээрээ л гараад ирсэн байдаг болохоор тийм юмтай байх юм бол амар даваа талтай юм шиг санагдсан. Тийм болохоор жоохон тренди юмнууд, маркетингийн тренди юмнуудыг уншиж олж сонсох хэрэгтэй ах. Тэгээ ном бол би бас яг зөвлөж мэдгүй л энэ. Ер нь одоо ч гэсэн орчуулагдаж гарч байгаа маркетингийн юмнуудыг ер нь бүгдийг л уншицсан. Тэр цөөхөн байдаг шүү. Орчуулагдсан ном бол. Орчуулгын ном бол цөөхөн. Тийм. Англи хэл дээр хэрвээ ном уншдаг бол бас гоё номнууд их болж байгаа хаа. Харин тийм. Котлер гэхдээ одоо ингэж хэлэхээр бахан хүмүүс хомдооч тийм болов. Надад яг оюутан байхад амар орчуулгын амар модон санагддаг байсан юм. Тэгээд жоо хутгагүй хөлбөр яг нэг Google Translate гэсэн юм шиг. Гэхдээ Kotlер бол орчуулагдсан хувилбар нь бол бүр ингээд ямар ч юм нөгөө дөрмийн онлын сурах бичиг байхгүй бидний тэр цаг үеийн хувьд бол хамгийн одоо авууштай авралал байсан л та. Гэхдээ зүгээр яг одоо ингээд бодохоор нэг жоохон модон санагдаад байдаг байсан. Тэгээд онлын талаар нь яа гэж байгаа бол YouTube дээр Сэдсийн Нандаа багшийн лекцүүд өгдөө. Тийм үү. Багш ингээд слайдаа ингээд яг хичээл орж байгаа юм шиг нэг юм Zoom үмээр Google Meet-ээр хичээлд орж байгаа юм шиг амар ойлгомжтой яриа тэрийг видео болгоо оруулсан байдаг. Одоо байдаг хэсгийг ямарчсан мэдгүй. Гэхдээ маркетинг Нандаа Эрдэнэ дэргээд хайх юм бол гараад ирж магадгүй. Тэгээд нөгөө Kotlер-ийн ном дээр байгаа агуулгууд тэгээд дээр нь юуны ер нь маркетингийн үндэс хичээлээ бүр ингээд амар ойлгомжтой бүр багшийн хоолой молоо бүр crazy штэ гоё олоотой тэгээд оролцдог. Тэрийг үзэл тэрийг бүгдийг сонсоол би маркетинг амар гоё юм шүү гэдэг сэдвэлтэй болчихсон. Тийм. Nice. Тэгвэл тэрийг сонссмоор л юм байна. Тэгээ нөгөө хүн эзэмшиж байгаа мэрэгжлийнхэн гоёыг нь амар эртгэн мэдчихвэл бас болно гоё тий. Тийм. Тэрийг мэдчихвэл нөгөө сурах амбиц мотивац амар гоё болно. Юуны төлөө сурах гээд байгаа, юу идэг хүн болох гээд байгаа. Амьдралаар яг ажлаар гараад юу хийх юм гэдгийг эртгэн мэдчихвэл тий. Тийм нөгөө бас тэгэл нөгөө өмнөх үеэ үүсгэсэн юм болох гээд байгаа юм шиг хэрнээ. Яг тийм юмыг өгдөг лекц бас ховор тий. Номч ховор. Тэгэхээр хэрвээ тэр тийм одоо стил байгаал тэрийг сурч байгаа оюутнууд маань үзчихвэл зүгээр л. Тэгээ тэгэнгүүт тэндээс нэг гоё ойлгомжтой болж ирдэг юм нь маркетинг гэхээр ингээд амар өргө ойлголт шүү дээ. Тэгэнгүүт чи яг маркетингийн аль нь чамайг одоо сонирхлыг чинь татаад байна вэ гэдгээ Нандаа багшийн лекцнээс ойлгож авдаг байхгүй. Чи яг сурталчилгаа талтай хүн юм уу? Стратеги боловсруулалт төлөвлөгөө талтай хүн юм уу гэдэг ч юм уу тий. Тэрийгэ ойлгож гингууд яг тэрийгэ ойлгож байгаа нь хамгийн чухал гэж би бодоод байгаа. Тэгэнгүүт тэрнтэйгээ холбоотой сурах бичиг ном зам хайгаад уншаад үзвэл гоё байх. Тэгээд надад бас нэг таалагддаг юу болохоор юуны санхүүгийн бас одоо багшлага болцсон. Өнөрөө багшийн саяхан гарсан critical thinking гэдэг хуцтай сэтгэл гэдэг номыг амар гоё орчуулга гаргасан байна. Тэр үний орчуулга бүр угаасаа crazy байхгүй. Үгний сонголт Монголд айгүй гоё. Тэгээд өмнө дандаа англи дээр байдаг байсан номыг одоо айгүй гоё болгоод гаргасан бэлээ. Тэгэхээр нухацтай сэтгэлгээ зөвхөн маркетинг гэхгүй ингээд нэг юм
Гэт бүр нэг айгуу гоё сэтэл болно. Энэ ном бас маркетингийнханд айгуу таалагдсан. Тийм баг. Яг маркетинг юу биш ч гэсэн ер нь хүн болгон уншихад амьдрал хэрэгтэй. Зүгээр сэдв тий. Тийм би нөгөө нэг юугаар диплома бичгээд минийх брендийн үнцэнээс ахгүй диплома сэдв. Тэгээ би ингээд амар олон сургуульд таньдаг оюутнууд агуулж хагаад номын саманд нь очиод сэзис мэзисийн номын санд очиж ном хулгахаар уншаад стил би тэгээд яг тэр дипломо амар сайн ойлгож бичиж чадаагүй шүү дээ. Тэгсгээл дууссан. Тэгэхээр яг нөгөө тухайд яг юм жоохон номны сургачийн хомсдолтой. Уул нь бол сайхны л шүү дээ. Тийм шүү дээ. Яг нөгөө маркетинг өөрөө бас ингээд хөгжиж байгаа юу салбар болохоор тийчлээ шүү дээ. Тийм одоо л тэгээд юу их усүр юу вэ? Ер нь бүгдийг л уншчих хэрэгтэй. Тэгээ нөгөө оюутан үе завгүй юм шиг санагддаг хэрнээ. Яг нөгөө ажлаар гарсан үеэс бол бүр хамаагүй завтай, маш завтай. Хамгийн завтай тийм. Хамгийн завтай үе. Би нэг өөртөө Facebook дээр нэг зөвхөн only me гэх нэг пост өгдөө шүү дээ. Саяхан нэг харагдсан байхгүй. Юу, диплома бичиж авах үедээ. Чи яг одоо амьдралынхаа туршид хамгийн ихээр зовж байгаа юм шиг мэдрэмж би одоо авж байна. Ирээдүйд энийг уншвал ямар байгааг хэлээрэй гэсэн. Ааха. Тэгээд нөгөө нэг юу болоход memory болоо гараад ирдэг шүү дээ постнууд. Тэрийг хараад бүр сомч ундлаа. Яа. Тэгээд тухайн цаг үед тэгэл яг хэцүү үед байсан ч гэсэн яг тэр бодож байгаа шигээ тийм амар хэцүү үе бол бишээ гэсэн тий. Тэгэл оюутан байхад бүр хамгийн завтай үе байж магадгүй учраас хүн болгон л ойлгох бах юм. Тэгэхээр одоохондоо ойлгохгүй бах гэж би бодоод байна л. Тэгэхээр хэрвээ та оюутан бол завтай үе чинь байх магадлал өндөрөө битгий талаас нь жоохон хараад үзээрэй гэж. Тийм болохоор нөгөө өөрийгөө ер нь нөгөө маркетингээр сурч байгаа хүмүүс маань юу лэн олцсон юмнуудаа сайхан уншаад явж ивэл зүгээр те. Надад болохоор тийм нөгөө storytelling, тийм brainstorm хийдэг арга барилууд гэдэг агуулгатай номнууд бүр амар секси санагддаг шүү дээ гоё. Тийм яг номны нэрүүд сандгүй sorry. Ойсон юм ч юм уу. Гэр бүл төлөвлөлт эрт хүүхэдтэй болох талаар залуусуудад юу зөвлөмөр байна. Саяны юу гэдэг реакшн вэ ёо? Ямар хэцүү асуулт вэ гэдэг реакшн байна. Хойлоо хүүхдтэй өнгөрсөн юм дээр ярьлаа. Хүүхэдтэй болох талаараа ярьсан. Хизээ болох талаар. Оюун гэрэл, оюун Идраад гэдэг хүний ээж. Тэр эмэгтэйг нэг орсон подкастыг би сонсоод. Тэгээд бас нэгээд нэрээ ийм үнцэг гэж болох юм байна гэд. Тэрийг баг манайхан бас сонсон л. Би нөгөө нэг гэр бүлээ төлөвлөхдөө амар их хүүхдтэй болно. Тэгээд хүүхдүүд маань ингээд гараас гарсны дараа би өөрийнхөө карьерийг бүүст хийн гэж ярьдаг байхгүй. Тэрийг сонсон ч смарт гэж бодогдсон шүү дээ. Тийм ээ тий. Угаасаа нөгөө эмэгтэй хүн чинь хүүхдтэй болохгүй нь одоо нөгөө нэг цаг хугацааны асуудал ч дээ. Ер нь ихэнх нь болно гэж бодож байгаа учраас газ амжуулчаад тэгээд цаашаа ажил мэжлээ бодъё. Би болохоор тэрийг сонсох хүртлээ. Ингээ залуу настаа ямар ч юм одоо хүүхд гэхгүйгээр гоё мэдэрчээд одоо юу гэдэг хүүхдтэй болохоос өмнө заавал хийж үзэх юмнууд гэж надад байгаад байгаа байхгүй. Тэрнээсгээ гоё хийч. Одоо юу сонсогдох юм да. За өвний юм чи. Тэрийг гоё мэдэрчээд хүүхдтэй болно гэж боддог байсан байхгүй юу. Тэгээд тэр их чи яриаг сонсон ч нэрээ энэ бас байж болох юм байна. Тэгээ одоо найзуудаа харсан чинь нэрээ бүүстэж байна. Тэгээ амар нэг юм бас битмхэ хатаарсан шүү дээ. Яа төрдөг байж гэж бодож бод. Эсгэн төрсөн бол одоо тий бас тийж бодож байгаа болсон. Тийм. Тэгэхээр эрт орой ер нь ялгаагүй аль нь ч даваадаа сул талтай. Өөрхийгөө л сонгох нь тий. Орой төрөлтийн сул тал жишээ нь чиний хар юу байж орой харин нас нэг амар сул тал манайхаа мэдрэгдэж байна. За. Би ингээд хүүхдээ хангалттай том болоогүй үед нь би амар хөшин болох юм шиг санагдаад байгаа. Сүүлийн үед. Тэгэл гяс өнөө марган шүү. Гэж яриад байгаа юм да. Гэж яриад жил болсон байдаг. Надад бас хай тгий санагддаг хгүй. Гэтэ би одоо за жишээ нь би 33 настай хүүхэд болъё л доо. Тэгвэл хүүхэд маань 20-тэй болоход бас дэжгүй нас болчихно доо. Тэгэхэд би 53-тай гэхээр амир дэжгүй санагдаад байгаа хгүй надад. Тийм. Гэтэ миний ингээд тинейжер байхдаа мөрөөддөг байсан юм болохоор ингээд ийм залуу ээж ингээд хүүхэд маань том болоход би залуугаараа байх. Тэнгүүд ингээд нөгөө хүүхдийн өсвөр наснд нь том болох наснд нь нэг жоохон шилжилтийн насн дээр нь ойлгохгүй юмуд амар гардаг штэ. Тэр үед нь би амар ойлгодог амар гоё залуу ээж байх юмсан гэж амар. Чи өөрөө залуу ээж болмоор байсан тийм гэж боддог байсан чинь одоо залуудаа орохгүй юм л да гişнээс. Залуу ээжтэй бол орохгүй. Гэхдээ залуу хүндээ болох тийм. Thank you. Наач гоё point гэж бодсон доо.
гэдэг одоо яах вэ? Өнгөрсөн юмны. Тийм. Араас харамсаад Би яах вэ? өстө тэгж боддггүй юм байна. Ямар ч настай байсан за бүр ангид яг 35-аас хойшоо бол надад хөвшин санагдаж магадгүй байна. А яг 35 дотроо хүүхдээ гаргаад тэгээд нэг хүүхдийнхаа нэг юм тинейжер насыг өнгөрөөгөөд яг нэг 21 мэг хүрч яхад нь би нэг 50 эдтэй байна гэдг нь надад яа гэм би 50 эдтэй байх. 50 эд ч юм бас залуухан штэ. Ер нь бол Тийм штэ. тийм одоо нэг юм яг хөвшин хүн хөвшчүүл гэж ярихнаас минийхаар нэлээд дээшилцсэн юм шиг санагдаад байхгүй. Тэгэхээр надад бол боломжийн санагдаж байна. Гэтэ яг хуу эрүүл мэндийн хувьд бас сөрөг талууд байж магадгүй. Гэхдээ бас шинжлэх ухаан хөгжсөн тэгэл гоё. Ийм нөгөө дундаж нөгөө төрөлтийн насмаас ч гэсэн хойшлж явахыг бодоход тэгээд ер нь цаг үеэд дагаад эрүүл мэндийн асуудлууд ч гайгүй бах. Сөрөг талыг би нэг амар олж харахгүй бах юм. Орой төрөлтийн. Яг улсын хөгжлийн хувьд хүн амын тоо буураад. За тийм үрдэл юм. Яг хаа гэхдээ мэрсэр юунууд байгаа хаа байгаа. Би яг нэг юм юу сэдвүүд дээр жоохон нөгөө өөрийнхөө бодлыг ч юм уу хуваалцах бас жоохон айгаад дим аа. Яагаад гэдэг нь одоо жишээ нь одоо дараагийн асуулт жишээ нь бага наснд авсан травмагаа хэрхэн эдгэх вэ гэлтэй эсвэл бол ингээд гэр бүл талуулт мүлт гэдээ ярихлаар миний одоо ярих сэдвээс хитийдж байгаа сэдв юм шиг санагдаад. Яг мэдгүй юм ярьж байгаа юм шиг. Тийм мэдгүй юм ярьж байгаа юм шиг санагдаад бас жоохон яриа эвлэхгүй л байна. За бид хоёрт хэрлэж байсан удаа байгаа юу? Бид хоёрт уу? Опсо. Мод тогшоорой. Бас хөөрхөн мухар зүсэгтэй тий. Харин яа хэрэлдэжсэн удаа байхгүй, ажил дээр ч байхгүй. Яг амьдрал дээр амьдралын найзууд бишээ. Амьдрал дээр тийм ээ, амьдрал дээрээ ч байхгүй. Их тийм амар юм хэрэлдэх юутай хүн биш те. Одоо би ингээд хүнтэй ам урих ч юм уу ингээд нэг юм за хэрэлдэх ситуацид орлоо гэхээр ингээд би өөрөө амар тухгүй болоод айгаад салгаж малгах үедээ ингээд сандарч мандраад салгаж малгалаад хоолойны мөнгө чичрээд идэх байхгүй. Тэгэхээр би өөрийгөө тийм тухгүй байдалд оруулах дурггүй учраас ер нь одоо тэгж амар хэрэлдэх гэдэг би нэг арай л томоор л төсөөлөд байна л та. Тийм ситуацид бараг л өөрийгөө оруулдаггүй тий. Тэг чамааг бас тийм бах гэж боддог. Нөгөө талаар хоёлаас ийм байж магадгүй. Одоо энэ харилцаа хоёлынгийнх нь хувьд ингээд гоё нандин байгаа шүү дээ. Тэнгууд энэ нандин харилцааг сэвтээхгүй тул зарим нэг одоо хэрэлдэж магадгүй байсан моментыг магадгүй ойлоо. Амар хөнгөн. Yes. Хүлээж аваад орхисон. Эсвэл нэгэндээ буулт хийсэн. Байж магадгүй жижиг асуудлууд байгаах гэж би бодож байна. Тэгэхээр аль нь ер нь нөгөө юм хэрэлдэх тиймэрхүү аурагаас жоохон дөлдөг өөртөө. Гэхдээ нөгөө талаар харилцаандаас амар ач холбогдол. Зүгээр яг хэрэлдэхээс илүүтэй амар хин яг чимээгүй болоод гомдох тохиолдол гарч магадгүй юм гэж би боддог. Ирээдүйд. Тэрнээс амар айтдаг. Sorry. Жишээ. Одоо нөгөө хин ингээд нэг амар темпертэй хүн биш. Тэгэж ил хэрэлдэж ууралж чадахгүй штэ. Тэгэнгүүт за тийм ухаан ситуацид орсны оронд гээд ингээд тэгж мэдэрснээ хэлэхгүй чимээгүй байх ч юм уу. Тэгээд битэн хүн гомдох ч юм уу. Тиймэрхүү юм л тохиолдох юм шиг санагддаг. Гэтэ тохиолдохгүй байгаасай. Хэрвээ тийм явдал тохиолдол за төвшөө хоёр айгу хурдан арах юм яагаасай тий. Гэс тэр хоёр зохицуулаасай. Тэр чин тэгсэн байлаа штэ гээд нэг хийсэ тий. За хэдэн наснаасаа эхэлж нүрээ буцсан мэ гинэ. Би яг өсвөр наснда ахлах ангита батга гарч эхэлсэн үеэс эхлээд нүрээ будаж эхэлсэн. Зорилго нь батгаан уу. Тэр нь одоо бодохоор амар муухай харагддаг байсан баг гэж боддог. Нэг юм амар юм толгой молготой юм том юмнууд гарч байгаа штэ. Тэнгүү тэрийг ингээд улам дарах гэж амар багасаа амар юм хүчтэй юм хэрэгэлсэн юм шиг. Мейкап дээр юм даралт өндөртэй крем зрэм. Тэгээд ингээд зузаан тавиад. Тэнгүүд яг нөгөө нэг юм самартай нэг юм цагаан айскрим байдаг да. Би бол яг нэг тиймэрхүү харагддаг үе байсан бахал гэж боддог. Тэгэл их хөөрхөн батгаан уух гэж олтмол гэж тааж байвал. Би болохоор боддог байсан юм уу? Бодохоор шаардлагаар биш заяа. За. Би бодъё гэж биш хүнд уурайж бодож эхэлсэн. Би ингээд 16 оцод их сургууль ороод миний ярьсан амар гоё. Тэгэл манай найзууд амар гоё гэж хэлчихлээ. Тэгэл надаа тийм гоё ярьсыг бодоод ах шаардлагагүй ч гэж ууланд боддог байсан. Тэгээ 3 4 дугаар курст ороод ирсэн чинь яг үеийн охтууд маань амар гоё нэг юм эмхтэлэг харагтаад тэгээ тэрний нууц нь би нүүр бодох юм байна гэж ойлгосон. Тэгээл бодож эхэлсэн. Тэгээд нэх бодомж гэстэй крем түрхэл
Тэгэл гарахыг хэлж байгаа юм л да. Амар ер нь их юм түрхэх дургу болохоор тэгсгээл явдаг гэж хэл. Тэгэл одоогоороо бас нэг амар буддггүй. Яг нөгөө батга гардаг болох үед амар нөгөө будыг гэж оролддог байсан ч гэсэн яг нөгөө ингээд зузаан бодох дургуудээ ашгүй нэг юм нуух гэж оролдоод зузаан бодож моддггүй байсан юм шиг байгаа юм. Тийм. Тэгээд ер нь их амар мейкапт дурлна гэж бас боддггүй өөрийгөө. Ингээд амар гоё мейкап хийгээд явдаг баймаа гэд. Гэтэ яг энэ жил ягаад ч юм нэг тийм гоё мейкап хийж сурмаар юм шиг. Тэр нь ч бас хайлтхан төрсөн. Тэгэхээр явандаа сурч магадгүй л. Тэгээ будаж эхэлсэн нас бол бас нэг 18. За мөчсөн 10 жилийн болт төгссөн байсан юм байна тийм. Төгссөн их сургуулийн төгсөх курс болсон. Үедээ л бодож эхэлсэн. Тэгээд будах нас бас надад нэг чухал биш юм шиг санагддаг. Тухайн хүн сонирхоод амар гоё өөрийгөө бодож сураад тэр бодож байгаад амар happy байвал хідэн ч насч байж болно тий. Тэгээд будахгүй байгаадаа happy байвал хизээж будахгүй байж болно. Тийм. Тэгэхээр хүмүүсийн бас гоё сонголт л. Харин ч. Гэхдээ яг ингээд 10 жилд байхад бол арьс уг нь яг ингээд нөгөө стил хүүхдэрээ арьсны хувьд те гоё байт. Тийм өөрийгөө яг ингээд халах ингээд орчгоор нэг амар том болчихж байгаагаар мэдэрдэг штэ. Гэхдээ арьс бол ингээд амар хөрхөн булбраагаар л байдаг юм байлээ л дээ те. Тэгээ одоо би бас ингээд дүүнэрээ харахаар ч одоо өөрөө төгсөх ангита тэгж боддог байсан байж. Дүүдээ юу хэлэх гээд байгаа юм гэж боддоо штэ би. Тийм байна. Одоо манай үеэл дүүнэр мөнөр байна. Яг ингээд хөрхөн 10 жилдээ байгаа. Тэгмээ яг дөнгөж бодож эхэлж байгаа. Будахгүй байвал хөөрхөн гэдгээ бас ойлгохгүй л хал та тий бид нар ч ойлгохгүй л байсан. Угаасаа ойлгодог байсан болохоор тэгэл өөрийгөө яг нөгөө өөрөө хүлээж авдаг нас бас биш болохоор тий өөрийгөө жоохон голдог нас байгаад тийм ш тинейжер үед чинь гадаадад амьдрна гэж боддог уу гинэ. Сая яг энэ өвөл бит хоёр бүр амар serious ярьсан. Энэ талаар бүр ингээд зөвхөн гэдэг шиг болоод юунд зөвхрөв Улаанбаатарт амьдрахаас тэгээл утаад хөгжрөл тийм утаад хөгжрөл гээд тэгэд ялангуяа хөгжрөл бидний яг хөгжрөл бүр их тэрхий амар тасцсан юм шиг санагдаад байна. Тэгээ бүр ингээд тэгээ өдөрт ингээд бодохоор хөгжрээд би ажил руугаа ирж очихын өдөрт 60,000 таксинд өгч байгаа. 60-аас 70,000. Тэгээд өглөө хөгжрлээс цухтаж одоо яг 5 мав гэж босоод 6-аас өмнө л гарахгүй бол хамжихгүй. Гэтэл ингээд 5 өдөр болгон босно гэдэг бол миний хувьд impossible гэдэг ч юм уу тий. Тэгээл орой бас ингээд 4-5 гээл амжилт ажилласаа гарахгүй бол төгжрэлд орчин. Гэтэл 4-5 гэхэд ажил яг дуусч харагдаач гэдэг ч юм уу. Тэгээ ингээд би бүр амар нэрнгээсээ зөвхрөөд тэгээ төвшөөгөөс яг чин сэтгэлээсээ нэрнгээсээ асууж үзээд хоёлаа гадагш явна гэж байх уу? Эсвэл би сураад мэрэгжилд нийслүүлээ. Тэгээд тэр хооронд амьдарч үзэх талаар бодолцох уу гэдэг яриа өрнөсөн мэдээ. Тэгээд төвшөө болно штэ судлаа гээл өнгөрсөн. Надад болохоор гадагшаа явах хамаг хүсэл бүр ингээд амар их ундарч исэн үе яг төсөж исэн үе. Өнгөж төгсөж исэн үе. Яг гоё явмаар санагдаад тэгээд тэр үед яваагүй дээ би гэхдээ одоо баяртай л гэдэг л да. Яваагүй ажиллаа хийсэн болж гээд тэгээд яг цаашдаа бодглохлоор надад би заавалчгүй амар урт хугацаагаар биш ч гэсэн 1-2 жил би Европт бүр заавал заавал тэгээд Европт миний сурах бас одоо мэрэгжил гэдэг мэрэгшил гэх юм уу бас тодорхой хэд хэдэн байгаа. Тэгээ би магадгүй яг жирэмсэн болоод Европ руу яваад тэгээд төрчөө та тухайн үедээ юм сураад сургалт мөргөлтөндөө суугаад хичээлдээ явангаа төрөөд тэг хүүхдээ магадгүй жил мэл тэндээ өсгчөөд ирвэл яг миний энэ хүсэл нэг зэрэг биелэх юм байна гэж бодсон. Тэрнээс биш яг урт хугацаагаар яг бүр Монголоос гарч амьдрий гэдэг бодол. Бүр Монгол эргэж ирэхгүйгээр тийм бодлол байдаггүй. Тийм. Зүгээр хэсэг хугацаанд заавал би бүр энийг л биелүүлэхгүй бол миний баг одоо сүнс бүр Европ руу явах харагдаж үлдэх. Бүр ингээд тайлбарлаж хэлж мэдэхгүй байна. Би бүр ингээд маш их хүсэж байгаа. Бүр маш нэг эпизод нэг дээр ярьдэн шүү дээ. Миний бүр спирит газар гэдэг тий. Тэгээд би одоо тэнд нэг жил амьдарч үзэхгүй юм бол одоо хиний охин болох юм бэ? Тийм хэмжээгээр л хүсэж байна да. Тэгээд сайхан бас нөгөө юг би нөгөө CCT кинонд яг түүж үздэг гэдээ яриадсан. Тэгээд сайн нөгөө Impress гэдэг киног үзчихсэн нөгөө Netflix-ийн. Үгүй. Үзээч. Impress гэсэн. Impress. Нөгөө CC-гийн
түүхэн Сисигийн тухай гардаг кинонуудын бас нэг цуврал кино байхгүй юу? Тэгээд нөгөө германчууд хийдэг австричууд ч илүү. Тэгээд тэр болохоор ингээд Сисиг ингээд хэд хэдэн кинонуудаа ингээд арай өөрөөр ингээд дүрээр илэрхийлсэн байдаг байхгүй юу? Хамгийн анхны жоохон бахад үзэж өссөн Сиси болохоор ингээд нэг юм эрх танхи, амар эрх танхи охин гардаг. Тэгээд өөр нэг Шведийн хийсэн байлуу да. Сиси болохоор амар хүчтэй, бүр ингээд амар мачур эмэгтэй шиг гардаг. Одоо энэ импресс болохоор яг бүр юм тинейжер хэрнээ тийм хатуу чанга охины тухай гардаг өөрөөр түүхэд. Тэнгуус түүхээдээс жоохон өөрчлөөд гоё драма болгодог. Франц гээд нөгөө нөхөр нь Франц хааныг болохоор бас өөрөөр илэрхийлдэг. Эхний нөгөө юун дээр бид эдийн жоохон байхад гарч исэн Сиси дээр болохоор нэг юм гоё амар гоё залуу юм шиг гоё ах шиг тэгж гаргадаг. Хоёр дахь Шведийнхний хийсэн Сиси гээд кино болохоор жоохон хитрхи юм юу шалэг Францыг гаргадаг. Одоо байгаа импресс дээр гарч байгаа хаан бүр миний хамгийн дуртай заяа. Нүд чинь бүр нэг юм маш лоял тим дүрээр илэрхийлдэг. Тэгэд энэ ер нь Сисигийн баг байж хамгийн гоё кинонд нэг. Тэгээ саяхан бас яг үзэж дуусаад бүр яг нөгөө одоо Сиси гэдэг хатантай чинь нөгөө Унгар, Австри гэдэг улсууд салшгүй холбоотой одоо Франц гэдэг улсууд. Тийм болохоор яг тэр улсууд руу явах хүсэл мөрөөдөл бүр амар ундарсаар л байна. Тэгэхээр ямар ч гэсэн би бүр ганц юуг нь үзэж байгаагүй юм. Тийм үү, үзээч. Ханаас үзээч. Үзэхгүй бол ярьж өгье шүү. Спойлтэн шүү та нарыг. Тэгээд яг хав сонирхолтолгүй үндэ сонирхолгүй л ахал та. Түүхэн кино юм чинь тий. Гэтэ түүхэнгийн хаажгаар гоё романтик гэхгүй юу? Энийг үзвэл гоё байж магадгүй л. Окей. За юу ярьж чад? Гадаадтай. Тийм яг нэг хэсэг хугацаанд ганц 2 жилээр явж үзээд ирмээр санагдаж байна. Одоогоор бол би яг Улаанбаатарт маш цөхөрсөн энэ өвөл. Тийм. Гэтэ зундаа мартчихсан юм да тэгж аавс. Чи мартах. Яг над маш хэцүү би үгээр тайлбарлаж ярьж чадахгүй. Хэцүүлтэй тэгээд би нэг яг цөхөрсөн мэдрэмж аваагүй болохоор яг тэгж тулж гоё ойлгож чадахгүй л байна. Тийм. Би бүр яг нүүснээсээ хойш л өмнө нь бол ингээд нэг ажил руу алхаад иж болдог гэсэн байна. Би одоо болохоор бүр ингээд яг машин сууж энэ замыг явган үний зам мам бүр байхгүй бол энэ зам мамаар ч алхах бүр ямарч боломжгүй. Тэгэхээр ингээд ялцчгүй л таксидхаас өөр аргагүй болчих. Тэгээ зайны хувьд ч гэсэн яг өвөл бол бүр алхах үнэхээр миний чадах юм биш үл. Харин тийм. Харин өмнө арай нэг ажилдаа гэр ойрхон байсан болохоор алхаж малхаад болоод идэв гэсэн бол тэгэхээр ядаж түүжирлээ шийдэхгүй маа гэхэд нэг юм алхах эсвэл өөр ингээд хоёр дугуйт тээврийн хэрэгсэл явах боломжийг л жоохон ч гэсэн гаргаад өгөөсэй л гэж бодчих. Тэгээ түүжирл шийдэгдчихвэл бүр Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэдийн стресс бүр мэдгэдэггүй амар бурах бах тий. Тэгээ манай нэг танил нөхрөө дагаад бас гадагшаа амьдарч эхлээд хурмайд хинт хийгээд тэгэхэд нэг бичсэн байсан байхгүй. Oh my god, Улаанбаатарт би ингээд ямар амар одоо энержи дрейнэд болсноо одоо л ойлголоо гэд. Ажлаасаа тараад 20 минутын дотор гэртээ ирэх чинь тэгээ гэртээ ирээд өөртөө газар цуулах цаг их оройны цаг ч бас их юм байж тээ гэдэг тиймэрхүү биччихсэн байхгүй. Тэгээ тэрийг уншаад бүр цаанаасаа л бүр ингээд юм цагаан атаргал төрөөд бүр ёо. Зөв тэгвэл юу юм бэ? Манай гэр ажил хоёр ойрхон болохоор би тэр мэдрэмжийг жоохон аргагүй. Хол исэн бол би ч гэсэн ингээд сууж байх юм байна л та. Харин тэгэхээр би яг ойрын хугацаанд нэг бол ажил гэр хоёроо ойрхон болгоно, чадахгүй бол явна. Ажил гэр хоёроо ойрхон болгож болох уу? Эхлээд тэрийгээ нэг тэрийгээ л туршиж үзээд. Тийм. Аялын төлөвлөгөө байгаа юу? 2025 оны 100 гадагш аялах уу? Тийм ээ. Одоо бид хоёр Анданы Таиланд яваад, эсвэл болохоор Вьетнам 3 сард яваад. Тэгээд яг бид дөрвийн хамтын аялал яг 11 сард Шанхай гэж бодож байгаа. Тэгэхээр тэр баг яг явах аялал мөн хугацааны хувьд нэгдэж нөгөө явж моох мөнгө төгрөгөө бэлтгэхэд боломжийн хугацаа байна. Тийм тухайн цаг хугацаанд ажиллаа төлөвлөжүүл болж юм тийм. Тэгээ дээр нь Шанхай 11 сард маш гоё дээрээ болцдог. Гоёсэн. Тэгээд 100 хачхыг мэдэхгүй байна. Тэгээд 100 сайхан ярьж байгаа. Өө дөрвөлөө гоё юм шин те. Тийм те. Тэгээд нэг явах байх та 100-ны аяллаа. Тэгээд нөгөө Таиландд би нөгөө
уучлаарай. Рил мэйл хийгээл ярьсан. Одоо нөгөө дагаж орсон хүмүүс нь энэ яач цайл гэд unfollow хийгээд рил оруулна гэлгүй яриад дагаарай л гэдээсэй. тэгж бас орж ирсэн нэг 200 300 байгаа хаа. Яа нэ за. Тэгээд би нөгөө хийх юм олохгүйсэн байхгүй юу. Тэгээд би нөгөө Таиланд руу одоо бас анх удаа яг ч ганцаараа биш ч гэсэн очиод ганцаараа биш ч гэсэн ерөнхийдөө нэг ганцаараа явах гээд штэ. Тийм гут надад ингээд нэг юм жоохон өөртөө ингээд фокуслах цаг амар гарах юм шиг санагдаад тэгээд би болохоор ингэж бодсон байхгүй юу. Яг миний тэр аялал ерөнхийдөө нэг надад юм медитейшн шиг байх юм шиг санагдаад тэгээд яг тэрийгэ медитейшн влог болгож оруулал ямар бол гээд тэр нь болохоор ингээд зөвхөн яриатай түлд нь voice over хийн гота яг нэг орчныхоо шуумнуудтай тэгээд амар slow vlog байвал явах л гэж бодсон. Таиланд руу гэхдээ би тэрийгэ рандом шийдс дээр оруулна. Тэгээд Таиландд би нэг 2 рандом шийдс дээр оруулах 2 vlog контент бодцоо явж байгаа. Нэг нь тийм slow vlog, нөгөөх нь болохоор Таиландын сонирхолтой идэх уух юм юу вэ? Амттан гэж. Чи яг тийм их айгуу дуртай тий. Тийм. Анна ингээд аялын влог хийж чаддаг. Зөвхөн тухайн моментоо бидрэх гэдэг болохоор ингээд уц гаргаж ирнэ, камер гаргаж ирнэ гэхээс цолхон үрдэг гэсэн. Гэхдээ яг ингээд идэх юмны влогийг бол амар сайн идэг. Тэгээд идж байгаа юмаа бичээд хахад гайгүй. Тийм болохоор рандом шийдс дээр нэг 2 контент хийчихье гэдэг зорилготой явж байгаа болохоор харин би бас ингэж бодсон. Ер нь ингээд сүүлийн үед ингээд ийм контент үзэх контентуудын төрөл гэх юм уу? Тийм амар хурдтай хүмүүсийн анхаарлыг эхний 3 секундэд татсан гэдэг ч юм уу. Яриа мараа нэм амар темп өндөртэй тий. Тиймэрхүү юмнууд амар их болцсон юм шиг. Тэнгүү тэрэн донд яг нэг юм ам сэргээд нэг юм гэдэг нэг юм slow контентууд бас байвал гэж бодож ирсэн. Яг л тэгвэл чиний контентийг үзгээл хүлээж иж тий. Тэр харин яг сансан шиг гоё болж болох нь. Би чинь тэгээд одоо ингээд нөгөө гол асуудал тархин дотроо нэг юм ботцсон контентэнд амар цензур тавьсан. Тэгээ тэрийгэ болохгүй бол эдитнийхаа үеэр шууд болгохгүй бол эдитний дараа ингээд лайлаа гэд хайчдаг тийм болчиход байгаа. Би яттай заалцах. Харин ихсэн надад амар хэлэх юм аа. Тэгээ би тэрийгэ одоо их хийж байгаа л засах та тий. Аха. Тийм тэгэхээр ямар ч сан хийгээл үзэн дээ. Тийм. Йоо найзаа тэгтээ оруулаарай ёо. Энийг сонсон чи бас орохгүй ч магадгүй сонсогдоо явчлаа шүү. Оруулнаа. Яаж хийж яагаад оруулна л гэж бодож явж байна. Зяг. Оо нэрээ. Би бас сүүл нэг нэмхээ гэдэг эмхтэйг Instagram дээр дагаад тэр эмхтэйг нэмхээ Непалаар гэдэг амар хөөрхөн юм цуврал рилүүд оруулсан. Непал ганцаараа явж байгаа. Вау. Одоо юм миний рил хэлбэрийн влог байгаа байхгүй юу? Тэгээд яг чиний ярьсан шиг сайн амар хөөрхөн юм slow хийцтэй. Бас амар гоё ярьдаг эмхтэй заяа. Тэгээд нэг юм бодог ингээд бас амар царайлаг эмхтэй заяа. Тэгээ ингээд би үзээлсэн чи бас нөгөө буузах шигээ донтоо. Тэгээд Непалчин бас яг ийм нөгөө бясалгал хийх төрлийн хамгийн гоё аяллуудын нэг байд юм байна шүү дээ. Тэгээд нөгөө нэг биш наа юу лээ? Монгол бас нэг байгааддаг штэ нэг 10 хоног утсан утас харахгүй ямар ч юм коннекшнд орохгүй бяцлагдаг гэд тийм төрлийн бяцлагалчин бүр юм Непалаас үүдэлтэй. Тэгээд тэрний бүр яг оригинал Непалд байдаг юм бэл. Тэгээд би нөгөө доктор Стрэнжийг үзэл Непал амир ямар санагдаад байсан байхгүй. Тэгээд бас нөгөө нэг ямар кинон дээр илээ. За нэрийг мартчихлаа нөгөө Eat Pray Love. Eat Pray Love. Биш. Нөгөө In the Mood for Love. Тэр хоёр чинь мөн билүү нөгөө төгсгөлд нь Непалд очсноо ингээд агууд ингээд шивэндэг штэ. Тэр кино энэ үзээгүй байна. За үзэн хүмүүс мэдж байгаа. Тэгээд тэр кино минь үзээд амар Непал явах байсан гэж тухайд боддог байсан гэл. Тэгээд тэр эмхтэйгийн рилүүдийг хараад нэрээ Непал гэж бодсон. Непал чинь аль ТV явах? Аз одоо нөгөө нэг энэтхэг хавцаа юм. Тийм энэтхэг хавцаа. Уучлаарай. За би бас сайн мэдгүй шүү нэ та. Гэхдээ нөгөө нэг амар өндөр уулуудтай бүр нөгөө Эверестийн тэр амар үргэлжсэн юм уртуул байгаа шүү дээ. Тэнгүүт нөгөө тэр гой ориглууд нь байдаг гэсэн. Тийм ээ Эверест шүү дээ. Эверест. Тэгээд нөгөө нэг юуны Непал хүмүүс ингээд нөгөө Эверест руу амар хүнд юм өргөд гардаг мардаг. Зүг. 100 урагшаагаас соло трип хий гэж бодож байгаамаа. Ер нь соло явсан дээр үү, олуулаа явсан дээр үү? Чи соло трип бүдтэй дуртай тий? Дуртай амар дуртай. Намайг бүр яг хийж исэн үйлдэлүүд болохоор. Нөгөө түрүүний ярьдаг юм тохиолдсны дараа яг соло трип гэдэг сэтэл төрөөд тэг явчихсан байхгүй.
Тинт яг нөгөө ямар нөхцөл байдалтай ямар зорилготой аялж байгаагаас амар шалтгаалх баг. Соло трип бол яг ингээд юм одоо харилцааны хувьд байт юм уу, ажил мэргэжлийн хувьд байт юм уу, нэг юм даун болцсон үед бол хамгийн хэрэгтэй юмнуудын нэг юм шиг л санагддаг надад. Эсвэл зүгээр амар гоё фан баймэ гэж бодож ивэл найзтайгаа явбал гоё тийм. Тийм ээ. Яг ямар байгаагаа тодорхойлмоор юм уу тийм хүн. Тэгвэл бүр ингээд ганцаараа гоё хийлинг хийгээд амар гоё өөр дээрээ фокуслаад тэгмээрээ бол соло трипнийг удаа туршиж үзэхэд боломжийн. Бүр ингээд яг тэр газрыг амар гоё enjoy хийгээд юмар нь явж үзээд сайхан шоудаад тэгмээрээ бол найзуудаараа яваад үзвэл би соло трип ер нь хий гэж нэг бодсгүй жоохон айгаад идэг. Тийм. Тэгээд энэ удаадаа хальтхан тийм юм болох ч байгаа учраас бас туршиж үзэх боломж юм байна гэж бодож явж байгаа. Би одоо яг өөрөөсөө өмнөх өөрөөсөө айгаад идэв шүү дээ. Яаж ганцаараа явж исэн юм бол гэж амар бодсон. Юу гүцэх гэж хаашаа явлаа? Мерофао, Макао. Макао ч бас амар аюултай хот юм байл шүү дээ. Яа. Йоо. Тэгээд буусан буудал чинь давгүйсэн нь тухай. Амар юу заяа. Бид нэг хуучин Макао, шинэ Макао гэж хоёр байдаг. Яаж ч чинь би ингээд шинэ Макао тоглолтод болох байтал чинь хямдыг бодоод хуучин Макаод нь буулаад захиалцсан. Хуучин Макао нь бүр яг үнэхээр яг хуучин Макао гэж байгаа шиг амар юм creepy сонсогддог аа. Бас эвгүүлээсэн л та. Тэгээд хамгийн амар нь миний ганцаараа явсны нэг хамгийн амар нь юу? Малайз. Тийм үү. Тэгээд Малайз ч ингээд амар олон үндэстнүүд ихтэй. Энэ итгэв мэдтгэв янз бүрийн хүмүүс ихтэй. Олон улсын хүмүүс ихтэй. Тэгээд нэг буудал захиалсан чинь өрөөнийх нь юу н төгжэн зүгээр одоо нэг хуучин мод одоо нэг юм орс ийм модон бишээ төмрөн юу байдаг да тийм төгжээтэй байдий. Oh my god. Тэгээ хамгийн амар нь эрэгтэй хүмүүс амар ихтэй. Би ингээд дөнгөж ороод орсон чинь ресепшн дээр нэгээд ийм амар муухай ийм хуучин буудан гууч тэр амар олон ийм энтэй эрэгтэй хүмүүс нэгээ суудсан. Тэгээ би хамгийн амар нь зүгээр л бүртгүүлээ чекин хийснээр ороод өрөөндөө ороод унтсан гэж боддоо. Яа би одоо тэр үед галзуу байсан юм уу хайш. Одоо бодохоор бүр ингээд өсөх муу санаагүй л байсан юм шүү дээ чи. Битгүү. Арай зөрөгтэй л байсан юм шүү. Одоо бол тийм зөрөг надаас хизээж гарахгүй. Тэрийг ер нь тэр хотелийг ч анханасаа хизээ захиалахгүй эсвэл тэр хотел руу ороод тийм хүмүүс сууж ивэл за бай гэж харнаас яа аимшигтэй. Харин тийч бодохоор бас яг ганцаараа трип жоохон. Гэтэ би Европын зарим нэг хотыг бол ганцаараа үзмээр идэг. Тийм. Гэтэ тийшээ зөвхөн хамт нэг хүнтэй яваад зөвхөн хотуудыг нь эсвэл нэг одоо музей энтрийг ч юм уу ганцаараа үзэх. Тэгээ бас нэг үе яадаг хгүй ингээд амар аялмаар санагдаа тэгэнгүүт найзууд ингээд болж өгдөг. Ялангуяа ганцаараа сингл байгаа бол. Тэгээ ингээд найзуудаас л асууж та хамт явъя гэх тэгэнгүүт найзууд одоо ээлж амралтаараа болоогүй ч гэдэг ч юм уу санхүү гэдэг ч юм. Ялангуяа олон хүн байх юм бол олон хүмүүсийн хүсэл сонирхлыг нэг өдөр зохицуулна гэж хэцүү шүү дээ. Тэгэл найзуудаа хараад нөгөө аялах гэсэн хүсэл ингээл татагдаал удаашраал хэдий. Тэгээ тэр үед бол зориглоод ганцаараа явцсан дээр. Тэгээ бодлоо тий. Нэрэл яг нөгөө найзуудын цаг хугацаа таарна гэдэг хэцүүц. Тэгээ ялангуяа бүр яг нөгөө дөнгөж ажилд орж байгаа нөгөө ээлжийн амралтуудаа хүлээж ажиллаж байгаа тийм цаг хугацаанд. Тийм тэгээ угаасаа нөгөө уруудлага харахгүй болохоор найзуудаа. Тэгэхээр тэгж хүлэгдэлгүй шууд яваад үтцэн дээрээ. Тэгээд нөгөө зориг гаргасан хэрээрээ амар том гоё стори болж үлднэ манайхаа. Гэтэ нөгөө нэг аюулгүй байдлаа амар сайн хангаж мангаад тэрийгээ сайн бодолцоол те. Окей, за тэгээд бит хоёрын юу ч дуусчин, цэнэгч дуусч байна. Асуултууд ч дууслаа. Тэгээд энэ удаагийнхаа дугаарыг дуусгая да тий. Тэгээ цагаан сарын их айлгсалтын дундуур бас нэгэн төрлийн ханиулж чадсан мах гэж найдаж байна. Тэгээд ер нь Q&A дугаар маань ингээд дуусч ийн хэсэгтээ хийхгүй байх. Тэгээд таад маань community sponsor явуулахаа мартваа. Сүүлд сонсож байгаа сонсогчдод үзэгчд байх юм бол бид хоёр ямар нэгэн байгууллагаас спонсор авахгүйгээр байгууллагын мэдээлэл реклам гэж одоо подкастынхаа дундуур саатуудлахгүйгээр юу юм бэ? Тийм. Тэгхгүйгээр яг үзэгчдээсээ спонсор авч үзье гэж хэлүүлсэн ийм юу байгаа шүү. Тэгээд нөгөө Stream Hub толбогдсон байгууллагаар Stream Hub-аар гоё урт сэтгэлдлүүд бичиж явуулж болох болохоор Stream Hub-ыг туршиж үзээрэй бит хоёрын. Окей. За тэгээд өнөөдрийн дугаартай хамт байсанд баярлалаа. Сар шиндээ сайхан шинэлцгээгээрээ. Тэгээд дараагийн дугаараар уулзцгаая. Баяртай. Баяртай. Нэг хөөрхөн комент хийсэн шүү дээ. Манай хоёр ингээ 2 дугаар бичгтээ хөөрхөн хувцас солиос суудаг гэж бодохоор. Тэр аяа хөөрхөс шүү дээ. Үнэ. Хоёр ч гэсэн өөрсдөө хөөрхөн гэж бодож байна уу?